жишээ улааны одоо металлын одоо үйлдвэрийн хүний гадуур хамгаалах хэрэгтэй байж байна. Тэгээд энэ бас 200-аас хүний ур хадгалалтын 150-аас 200-аар Монгол ажилчид бас нийт ажилчдын хамтаар бас бүтээн байгуулалтанд бас ажиллаж байна. Тэгээд ер нь Монгол ажилчид бол нийт ажилчдын бүтээн аягүй байдаг. Цаашлаад ер нь уурхайн одоо технологийн ажил танилцах бодлого байдгийг үүсгэх. Тэгээд цаашлаад бидний уулуурхайтай холбогдуулаад ер нь хамгийн сайн одоо энэ технологийн Монгол улсад нэгдвэл ийм бодлогыг бол одоо барьж ажиллах бодож байна. Бид нар одоо газрын бас боловсруулах үйлдвэр барихаар Монгол Улсын засгийн газар бас шийдвэр гаргасан байгаа. Тэгээ энэ Дорнод аймгийн 19-21 дугаар талбай дээр тос олборлож байгаа энэ тосоо бид нар дотоодоо үйлдвэрлэж дотоодынхаа одоо нефтний бас эрэлтийг бас хангах ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэдэг тавхан мэдж байгаа. Одоо их сайн ажиллах хэрэгтэй байна. Ер нь бол өшөө их одоо тосоодоо бас бид нар олборлох ёстой. Тос олборлох үйл ажиллагаа хэвээ явах ёстой. Бид цаашдаа өөрсдөө нефттэй шатагдах материалаа бас үйлдвэрлэх ийм одоо улс болох ёстой гэдэг зорилттой ажиллаж байгаа шүү. Энд бол уулуурхай хүндрийн яамд нэлээд бас голлох байр суурьтай бас ажиллаж байгаа. Монгол улсын ерөнхий сайдууд, хөрөлцөх сайдууд энэ дээр бүр онцгойлон ач холбогдол гэж ажиллаж байгаа гэдгийг та бүхэн бас мэдж байгаа. Тэгээд монголчуудаа бас амжилт хүсье. Бас энэ том хүнд үйлдвэр ер нь стратегийн чухал одоо ийм үйлдвэрлэл шүү дээ. Энэ дээр бас монголчууд бас ингэж мандаттай ажиллаж байгаад бас талархаж байгаа. Та бүхэнд баярлалаа. Тэр үгийн зүгээс. Манай компани зохиосоор өөрсдийнхөө энэ жилийн техникийн ажилтан боловсон хүчний бэлдэж 2016 оноос 19 дугаар талбай дээр 2021 оноос 2016 онд 19 дугаар талбай дээр 2017 онд 21 дугаар талбай дээр шавхалтын ажил эхэлж явуулсан. Бид нар хамгийн гол зорилго бол Монгол Улсын газрын тосны үндэсний анхдагч жишг тим компани болох гэдэг зорилго тавиад ажиллаж байна. Нутгийг хангахад бол ихээхэн үүрэг өрөөлөд гүйцэтгэх ийм одоо чухал одоо бас байршилтай байгаа том нүүрсний уурхай одоо болох нэ. Одоо өнөөдөр жижигхэн байгаа ч гэсэн магадгүй бодлого дамжаад ингээд эргэжлээс үйл ажиллагаа цар хүрээнд өргөжөөд ингээд одоо эхлэх нь бол ерөөсөө дамжиггүй байх гэж би ойлгож байгаа. За мөн энэ газрын тосныхоо одоо жишээ нь үйлдвэрлэлийг цаашаа бас нэмэгдүүлэх тал руу бүгдээрээ бас ярьж байгаа. Сүхбаатарын аймагт хайгуул хийгээд Сүхбаатарын аймагт хайгуул ёсны үр дүн бол их нааштай байгаа гэдэг ийм мэдээллийг бол бас ерөнхий сайдд хайгуул хийж байгаа одоо компани удирдлагууд бас хэлсэн байгаа. За одоо яг эндээс урагших нь 120 км-ийн зайтай байна уу? Ер нь летийн одоо томоохон илэрцүүд одоо орд болох ийм одоо ирээдүйтэй талбайнууд бол бас гарч байгаа нь дуугдж байгаа нэг одоо тийм цаашаалтай их сайхан одоо мэдээ гэж бодож байгаа. Ягаад гэвэл дэлхийн нийтээр өнөөдөр энэ цагилгаан одоо тээврийн хэрэгсэл болон энэ ухаалаг гар утасны хэрэглээ бусад одоо технологийн дүүхэн үеийн гол үндэс нь одоо нөөцнүүд нь лет яваа. Тэгэхээр өнөөдөр энэ Баттад цомын засаг даргатай бас зогсож байна. Тэгээ Баттад цомын засаг даргууд энэ баялаг дээр суурилсан одоо бас орон нутгийг бас төлөөлж байгаа төрийн захиргааны одоо анхны шатны байгууллагыг удирдах байгаа юм хүн. Ер нь бол ард иргэд ялангуяа энэ зүүн мөсийн ард иргэд бол цаашдаа хөгжлийн одоо зөв одоо ийм одоо юун дээр гарахад бол ихээхэн боломж байна гэж би харж байгаа. Ер нь засгийн зүгээс ухаан одоо сайдын зүгээс салбарын зүгээс бүх талаараа бид нар дэмжиж бас орон нутаг, аймаг орон нутаг, сум орон нутаг. За тэгээд энэ үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдтэйгээ бид нар одоо бүх талын хамтаа ажиллагаагаар хөгжлийн одоо зөв саналаас гарч хөгжнө гэдэг ийм бүрэн одоо итгэл үнэмшилтэй байна.
Ер нь бол яг бидний хувьд бол нөөцийн асуудал бол айгүй тулгамдж байгаа зүйл байгаа. Тэгээд алхам тутамдаа юу гэдгийг одоо олборлолт хийгдэж байгаа хөдрийн нөөцийг бид хаягдл багтаа болохоос эхлээд мөн одоо захын агуулга гэж яригддаг. Тэр зүйлийг бол одоо дахин тоттогох ийм асуудлууд бол бидний өмнө одоо тулгарч байгаа. Тэгэхээр энэ асуудал руугаа одоо энэ жилийн хувьд бол бид бас нэлээд анхаарал хандуулж ажиллах гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа. За мөн одоо нэмэлт одоо юу хайгуулын талбайд бас нөөцөөс хайгуулын ажлуудаа бас хэрэгжүүлж одоо хийхээр бас төлөвлөсөн юмнууд бол байгаа. Гэхдээ мэдээж хэрэг одоо аливаа юм дээр одоо юу гэдэг нэг саад бэрхшээлийг дурдаад суугаад байвал аливаа юм бол бас хөгжихгүй. Тэгэхээр бидний хувьд бол одоо юу гэдэг ирээдүйд энэ сайхан үйлдвэрийг бүтээн босгоцсон өнөөдрийн хүртэл одоо 13 жилийн одоо ажил үйл ажиллагааны одоо амжилт гэх юм одоо туршлага бол байгаа. Тийм учраас энийг өшөө цааш нь зөвхөн 10 жил гэхгүй дахиад нэг 20 жил басыг нурцсах ийм зорилтыг бол манай компани хамт олон тавиад тэгээд одоо ажиллаж байгаа. Ямар нэгэн байдлаар үр дүнд хүрнэ гэсэн итгэл бол бидэнд бол байгаамаа. За одоо зүүн бүсд явж байгаа зүүн бүсийн энэ хөгжилтөнд яг харга байхгүй эрчим хүчний дутагдлын их усруу одоо яригдж байгаа. Өнөөдөр сайт минерал дээр ч гэсэн бас эрчим хүчний дутагдлын их усрээс үүдээ төвийн эрчим хүчнээс одоо эрчим хүчээ авч явах жишээтэй хөөтийн одоо уурхай гэдэг одоо бас шинээр уурхай одоо бий болж байна. Энэ уурхай бол одоо бас орнодын одоо дулааны сахилгын станцаас эрчим хүчээ авах байсан. Бас дутагдaltaй. Газрын тосны боловсруулалт олборлох үйлдвэрлэл явуулж байгаа петрол дайчин тамсгийн бас бүтээн байгуул бас дутагдaltaй, шиншин бас дутагдaltaй гэдэг. Ингээд бидний хувьд ерөөсөн эрчим хүчний дутагдлын их усрыг богино хугацаанд арилгах ёстой гэдэг ийм одоо төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Даваа сарын сая орон тамигтаас ажиллаж байгаа. Эх 7 хоногт одоо хоёр яамны сайдын тушаалаар болсон ажлын хэсэг дүгнэлтэд танилцуулна. Бид тэр дүгнэлтэд засгийн газрын хуралдаанд оруулж одоо шийдвэрээ гаргуулна гэж бодож байна.